хүн чанар гэж юу юм бэ гэсэн асуулт сүүлийн үед нод маш ихээр илж байна л да. Тэгээд хүний сайхан сэтгэлийг хүлээж авахдаа энэ л хүний итгэлийг алдахгүй юм шүү гэж хичээх нь хүн чанар юм болов уу гэж би бол боддог шүү дээ. Өнөөдөр бусдын их хэмжээний төрөнгийг заллим хэлсэн нэгэн одоо шүүх хуралдаанд хогогчийн өмгөлчөөр орлоо л да. Тэгээд миний үйлчлүүлчийн хувьд бол юмтайдаа өгөөг байхгүй юу? Сэтгэлдээ өгсөн байхгүй юу? Өөрийнхөө байр, машин бүхэл эд зүйлийг зараад 10 жилийн найздаа өгсөн байдаг байхгүй юу? Гэтэл үнийг нь аваад огт танихгүй юм шиг алга болсон. Ийм байж таарах уу? Таарахгүй шүү дээ. Тэгээд цаашлах юм бол миний үйлчлүүлэгчийн одоо хүүхэд нь өвдсөн, за хань нь өнгөрсөн, маш олон зовлон туулсан. Энэ бүх хугацаанд нөгөө орон байр нь байхгүйсэн, унь хунаа нь байхгүйсэн, ажлаасаа гарсан. Яг л тэр найзаасаа болоод, эдрэнгээ алдснаасаа болоод бүх хүний амьдрал оронгоор эргэж штэ. Хэрвээ тэр орон байртайгаа байсан бол түүнийг нь зараад за ханыгаа эмчилгээнд аваад явах боломж байсан. Эмчлүүлээд эдгээд ирэх бас боломж байсан л байхгүй юу?